өрсөлдөлийн асуудал биднээс ярьж байна. Тэгэхээр энд нэг 2-3 зүйл байгаад байгаа л да. Газар тариалангийн бүс нутагтаа өндөр ашиг шимтэй ахиу бүтээгдэхүүн өгдөг малаа өсгөн үржүүлэх ажлыг шуурхай хиймээр байгаа юм. Тийм учраас мах бэлтгэлийг энэ газар тариалангийн бүсээс тэргүй игнэнд ээлжинд хийж буцаага тэнд өндөр ашиг шимтэй малаа хөгжүүлэх асуудлаар зохицуулж тэгээд энэ газар тариалан мал аж ахуйн хоёрын зохистой хослолыг бий болгох ёстой. Энэлүү бид нэг яаралтай юмараа. Нэг. Хоёр дахь зүйл уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн бүс нутагтаа бид тэр нутгийн шилмэл омог дөөрн тулгуурлах асуудлыг шуурхай шийдмээр байна. 50 хэдэн үйлдвэр байгаа зураглалыг гаргацсангээ яриад идэх юм. Одоо тэрийг ажил болгомоор байна л дээ. Тэгжээж нэгж малаас авах ашиг шимийн хэмжээ нэмэгдэх ийм бололцоо боломж бүрднэ. Хоёрдугаар тэр өнгөрсөн жил биднээс малын эрүүл мэндийн тухай хууль хийгээд тодорхой хуулиудад өөрчлөлт оруулаад хамгаалагдсан аж ахуйн тухай асуудлыг хөндөд гаргаад ирсэн. Тэгэхээр энүүнийг нэлээд сайн нутагшуулах замаар махан экспортон дээр тавигдах эргэлзээ юмнууд багасах ёстой. Энүүнийг хэдүүлээ нэг шуурхай шийдэж явмаар. Гурав дахь миний хиймээр байгаа асуудал бол энэ сүргийн бүтцэд хээлтгчийн эзлэх хувийн жинг эрс нэмэгдүүлмээр байна. Дандаа бог дээр нэг 40 хэдэн хувь мөвөөр баримгүй байна л да. Бүр 65 мав руу хүргмээр байна. Малынхаа тоог энэ хоёр төрөл дээр нь өсгөн бус дээр нь бууруулна гэж ярьж болохч сүрэг тоторох хээлтгчийн эзлэх хувийн жин нь өндөр байж наад мал аж ахуйн салбар гэдэг юм уу малчид чинь өөрөө орлоготой ашигтай явах болцоо би ингэж байж өсвөр малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах бодлого чинь зөв хэрэгжих ёстой. Ингэж байж сая энэ тижээлийн борлуулалтын асуудал зөв шийдэгдэх ёстой. Энэ жил бол ер нь нийт нутгаар хардуу ордсон ногоо нэлээд оройтож идэж мэднэ. Тийм учраас энэ хураг төлөөн тижээх асуудал руу гол анхаарал төвлөрөх нь зөв юм байна. Айл болгоны хашаанд цаг сайхан байсан гэд хэрэглээгүй баахан ногоон тижэл өвс байгаад байдаг. Яагаад биднээс энийг малаан төлөөн бурдах замаар араа эрт зах зээлд мах нийлүүлэх боломжоо бүрдүүлж болохгүй байгаа юм бэ. Энэ тал руу хөдөө аж ахуйн яам бодлогын чиглэлээр гол анхаарууллаа хандуулмаар байна. Дээр нь тижээдсэн хургийг борлуулах баталгааг нь гаргаж иг. Гадагшаагаан хичнээн сая толгой хураг гаргах юм би мах. Тэгэх юм бол энэ малчид чинь тижээхэд бэлэн байна шүү дээ. Яг хурганы мах гарахгүй нь мэдэгдэхгүй байгаа учраас наад улсууд чинь нэмэгдэл зардал гаргаж хураг тижээх тухай нэмэлт минут авах болчихлоо шүү. За их 2 сая 6 номер. За бачаарлаг шүү чухал асуудал хөндөж байна. Нэгдүгээр бидэрт ашиг шимт малаа сайжруулах, малын энэ үржил селекц, малын ген фондыг зайлшгүй сайжруулах том ажлыг хийхгүй л оройтож байгаа. Махны гарц дээр, сүүний гарц дээр олон гарц бид нар дэлхийн дунджаас хол хоцорж байгаа. Нэг. За нөгөө талаар уламж мал аж ахуйгаа хэрхэн үр дүнтэй болох вэ гэдэг хүрээнд ялангуяа бачрал шин үндсэн бид нар өсвөр мал бордох нэг ийм арга ухаан дээр нэлээд сайн төвлөрөөдийн сүүлийн 6 сар нэлээд хэдэн судалгаанууд, туршилтууд хийгдсэн. Ер нь бог дээр тооцоо хийгдээд ямар тэжээлээр, ямар уурах тэжээлээр, ямар эрдэст минералыг нэмж өгөөд, ямар хугацаанд тэр гүзээ хөгжүүлэлт буюу тэр зөв нормоор тэжээвэл ямар үр ашиг гарах уу гэдэг судалгаанд хийгдсэн. Малчтын орлогыг одоо олж байгаа орлогыг 3 дахин нэмэгдэх юм болцоо тооцоо гараад байна. За энийгээ бид нар энэ жилдээ эцлээд ер нь эх жилээс улсын хэмжээнд тэр чигтний нэг бол албан ёсны бид сурчлах арга хэмжээ болгож шийнэ. За ингээд бид бүгдээрээ газар тариалан мал аж ахуй хамт хосолдог, үр дүнд нь нөгөө өсвөр малаа борддог, экспортын хамгийн үнэтэй тэр арабын зах зээлд олон сая малыг бид нар гаргах болцоотой. Үнэхээр сэргэлэн сайдын ажилласны үр дүнд бид нар арабын 4 оронд хамгийн үнэтэй махны зах зээлд Монгол мах гарч чадсан. Очсон мах 3-4 хоногийн дотор бүрэн дуусч байна нэр. Эрэлт их өндөр байна. Хамгийн гол нь та нар доктортой нийлүүлэлтийг хийж чадах гэдэг асуудлаар бид унж байгаа юм. Иймд энийг шийдэхин тулд тэжээлийн баазаа нэмий, өсвөр мал бордох юм арга ухаанаа тодорхой болгоё, жор
тэжээлийн хэмээг одоогоо үндсэндээ гараасаа гаргачлаа. Одоо ингээд бүс нутгийн хэмжээнд дуршилт болгож хийх. Төрүүчийн зарим сумуудаар нь, малчтын бүлэгээр нь, хоршоодоор нь дуршилтууд эхэлсэн явж байна. Чи 1-2 дуршилт биш шүү дээ бид нар. 10,000 үлтэр одоо толгой хон дээр 100,000 хүртэл толгой хон дээр дуршилтууд явагдаж байна. Эхэлж байна. За энэ л одоо бидний энэ нүүдлийн мал аж ахуй үүн дотор хонь ямаан дээр их том махны экспорт дээр их том болцоо гарч малчтын орлогыг нэмэгдүүлэх том зүйл болно. Ноолуураа ингээ босрол төвшингээ сайжруулад бид нар нэг 100% самдаг болчиход манай ноолуурын үн тогтоод байнгын өсөлттэй болчихно. За маха экспортын маягаар ингэж тэжээдэг борддог юм арга ухааныг нэг өөрчлөлт оруулад тэжээлийнхаа таримлаа нэмэгдүүлээ явчихаар малчтын орлого маань үндсэндээ сайжирчин. За ингээд дээрээс нь сүү үйлдвэрлэлийг эрсэн мэдүүлэх шаардлагатай. Сүү 60% бараг цөм бүтээн импорт байна. Тэгэхээр сүүн дээр явж байгаа урамшуулал энэ сүүний гарцыг нэмэгдүүлэх, сүүний чиглэлийн үхрийн ямааны тоог нэмэх гэдэг ийм ажлууд байгаа. За ингээд энэ болгон бол хийх ажил маш их байна. Тэгээ нөгөө хүнжлийнхаа хэрээр л байгаа төсөв хөрөнгөний хэмжээнд л байна шүү дээ. Нөгөө талаар бүтцийн өөрчлөлтийг зааш. Бачрал шүү. За дараагийн нэг зүйл энэ махны экспорт дотоодын хэрэглээ хангалтыг бид зохистой уялдуулахгүй болохгүй болчиход байна. Дотоодын үннээс хямд үнээр гадагшаа мах экспортдог юм байхгүй. Тийм учраас тэр аж ахуйнуудаа ер нь экспортын махны доод түвшингийн асуудал ярьдаг, тэр нь үнээр нь татварын асуудал нь явдаг байх хэвээр хамгийн багадаа. Дээр нь энэ мах экспортлж байгаа аж ахуйнууд дотоодын хэрэглээ хангалтанд тодорхой хувь зааж үүрэх ёстой. Тэгжээж энд төв суурингийн иргэдийг чанартай бас арай нэг тогтвортой үнээр махны хангалтыг хийх болцоо байгаа. Үнэхээр энэ малчид иргэдийн бий болгосон жол нөөц боломжийг аж ахуйнууд гадагш нь гаргаад тодорхой үр дүн хүртэж байгаа бол буцаагаад энэ төв суурингийн иргэдийн өмнө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бас нэг боловцоотой үнээр Нэмэлт минут авах уу та? Бачрал гişүн микрофоныг нэ. Энэ зохицуулалтыг нийслэлтэй хамт манай яам нэг хөдөө аж ахуй яам нэг ярьж шийдлийг олж өгөөд за тэгээ одоо энэ төв суурингийн нөөцийн махнаас жоохон холдуухан махныхаа экспорт үнийг төвшинг өсгөх тал руугаан гол бодлогоон чиглүүлээд яам маань явахгүй бол нэг гараараа махны экспорт мал аж ахуй хөгжил яриад нөгөө гараараа үн тогтворжуулах тухай юм яриад ингээд зодолдохоор зэрэг болохгүй хоёр юм нийлүүлчихэд болчихгүй байгаа юм л да. Ер нь олон жил тэгж явсан. Одоо энээсээ л хэдүүлээ бүрэн салах хэвээр нийслэл рүү 2 жилийн өмнөөс эхлээд албан ёсоор нөөцийн махныхны нэмийг чиглүүлсэн. Одоо харин энүүний тэр мах экспортлогч аж ахуй нэгжүүдтэйгээ уйж холбож өгөөд энэ зохицуултыг бүрэн хангаж өгөөл одоо орхихон зөвл гэж би бол ийм л юм бодоод байна. Энэ тал дээр манай яам ямар бодол байна уу? За 6 8 хинхэр сат. За энэ бас л нөгөө тогтолцооны алдаа гэдэг шийдлийн байдал их сая их тод анзаарчихсан. Яам мах үлдхэн зогсгүй энэ асуудалд оролцох нь хэрэггүйгээд орон нутгуудад өгсөн нөөцийн асуудлууд. Тэгээ сая энэ жил нийслэл Улаанбаатар дээр махны үн инфляц нөлөөлөх хэмжээнд үүсээд тэгээс асаг яралтай зохицуулалтын арга хэмжээ хийж бид нар нөгөө экспортод бэлдсэн махнаасаа тодорхой хэмжээг энд нийлүүлж хийж аваа гарчиж байгаа. Буюу яг бачрал гişүн хийдэг зохицуултыг экспорт дотоод хангалт хоёрыг нэг аваад явхад бид нар үнийн доктортой байдлыг бариад гарчих болцоод. Нэг улаан буудаа гурил дээр мөн адилхан шүү дээ. Баруун бүсэд үн хэд үнэтэй байлгахгүй тул бид тэнд тариалт үйлдвэрлэл бий болтол дотоодын үнийн зохицуултаараа баруун талаа үнийн бодлогыг бариад ингээд нийгэмд тийм асуудал үүсэхгүйгээр аваа явчих болцоо байгаад байдаг. Тэгэхээр ийм уялдаанууд их тус тустай салгаад ингээд гэрчээ тариад тавьчихсан. Нэг ийм байдал анзаарэгдэж байна. За хэнкэр сэдгүүцээ ширүүлээ. Экспортод мах гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээ хийж байгаа бодлогын гэрээ. Бэлдсэн махны 10%-ийг шаардлага нөхцөл дотоодын үн докторжуулалт дотоодын махны хангалтанд ажиллана гэж гэрээ тавьж байгаа. Гэтэл аль болох тэрийг хөндөхгүй байхыг хичээж байгаа. Орон нутаг ажиллаа хийчихвэл энэ чинь ингээл байх хэрэггүй ажил шүү дээ.
Эсвэл нэг мөр наашаа зохицуулт өгөө тэр экспорт талдаа энэ дотоод нийлэлтэд хамт уялдуул гэвэл нэг үүрэгтэй байдаг. Яамны үүрэг бол ерөөсөө экспорт зах зээл тэр валютын орлого бий болох аль болох гаралтыг нэмэгдүүлэхийн бодлогын төлөө явж байгаа шүү дээ. За. За, уянгын гишүүн асуулт асууя. За